Сайн бацгаана уу? Хулан vibes байна. За өнөөдөр болохоор карьерийн хувьд маш амжилттай явдагч хувийн амьдрал тал дээр нэлээд адармаатай жүжигчин болох Ханс Уягийн талаар ярихаар бэлдсэн байна. Та бүхэн таалагдана гэж бодож байна. Тэгээд намайг дэмжиж subscribe дараад үзээрэй. Баярлалаа. Жүжигчин Ханс Уяхи, жинхэнэ нэр нь Ис Уяхи. За жүжигчин Ханс Уяхи багтаа 5 настайд нь аав ээжээ салаад тэрнээсээ хойш имээтэйгээ амьдарч эхэлсэн. Багаасаа урлагт ямар нэгэн сонирхол байгаагүй. Гэхдээ дунд сургуулийн 2 дугаар ангид байхдаа Александр Маккуины загварын шоуг үзээд хамгийн анх урлаг сонирхож ирсэн гэсэн. За ингээд дүрслэх урлагт ялангуяа сонирхолтой байжгаад ахлах сургуульд орохдоо сургуулаа шилжүүлээд Улсааны урлагийн сургуульд орсон байгаа. Ахлах сургуулаа төгснөхийн дараа шууд их сургуульд ороогүй. За Сөүл рүү бол ганцаараа бие даагаад нүүсэн гэсэн. Тухайн үедээ нийгэм рүү гарч өөрөө ямар нэгэн зүйлийг хийж бүтээмээр байна гэдэг тийм зорилготойгоор нүүсэн байгаамаа. За нүүх үед нь болохоор гэр бүлээс нь санхүүгийн дэмжлэг байгаагүй. Өөрөө цагийн ажил хийж өдөр тутмынхаа амьдралыг залгуулдаг байсан гэсэн. 7 хоногийн 6 өдөр оройны 6-аас өглөөний 6 хүртэл ажиллаад байрныхаа түрээс уцсныхаа төлбөр тэгээд ойр зурхаан хэрэглээний мөнгийг олдог байсан гэсэн. За ингэж цагийн ажил хийгээд ерөнхийдөө 3 жил амьдарсан гэж байгаа. За тэр үедээ болохоор бас шууд урлагийнхаа сонирхлыг орхичоогүй завсар зайгаар нь дүрслэх урлагийн зургийн дугууланд бол явдаг байсан гэсэн. Зөвхөн цагийн ажил хийгээд 3 жил амьдраад за нэлээд шантрах тийшээ болж исэн гэнэ. Би яг зөвхөн цагийн ажил хийх гэж ажил хийх гэж Сөүлд ирсэн юм уу? За буцаж явах уу? Гэхдээ буцаж явах юм бол би яг очоод юу хийж чадах бэлээ? Надад хийж чадах зүйл байхгүй байна гэд. Яг нэг бууж өгөх дээрээ тулцсан явж байгаа үед өөрийнх нь амьдралыг өөрчилсөн нэгэн үйл явдал болсон байгаа. За энэ нь болохоор Ханс Уяхи жүжигчний нэлээд дотны эгчин мэрэгчлийн зурагчнаар суралцдаг. Тэгээд төгсөх үедээ өөрийнхөө портфолио зурагт жүжигчин Ханс Уяхиг модельээр оролцоод өгөөч гэж гуйсан гэсэн. Энэ хүсэлтийн дагуу портфолиод нь модельээр оролцсон. За тухайн үед болохоор авсан тэр зураг болохоор интернетэд нэлээд тархсан байгаа. Viral болоод. За үүний дараагаар жүжигчин Ханс Уяхи руу нэг Японы брэнд холбогдоод хамгийн анх модельээр ажиллуулах хүслийг тавьсан гэсэн. Үүний дагуу анхныхаа цалинтай моделийн ажлыг эхлүүлсэн байгаа. Модельээр ажиллах нь өөрт маш их таалагдсан. Дээрээс нь энэ дуртай ажлаа хийнгээ мөнгө олох боломжтой байна штэ гэдгийг ойлгосон гэж байгаа. За ингээд олон том жижиг брэндүүдтэй хамтарч ажилласан. Ялангуяа онлайн шопинг дээр бол модельээр их ажилладаг байсан байгаа. За үүний дараагаар 2017 онд жүжигчин Ханс Уяхиг олон нийтэд таниулсан маш том рекламанд тоглосон. 2017 энэ Кукины реклам болохоор жинхэнэ бүр ингээд 6 сая үзэлтийг даваад бүүн болсон байгаа. Маш хурц тод өнгөтэй. Дээрээс нь өөрөө яг тэр тод өнгө улаан өнгийг өмссөн. Энэ үед болохоор хүмүүс яг Ханс Уяхи гэдгийг мэдгүй учраас тэр улаан эмэгтэй хэн бэ гэд бүр юм хайлтууд солонгосын сайтууд дээр хайлтууд хүртэл үүсчихсэн гэсэн. За энэ реклам бол маш амжилттай болсон. Олон хүмүүс нүүр царайг нь таниулж өгсөн. Ингээд бас хамгийн анхныхаа entertainment-тэй гэрээ байгуулах эхлэл нь болсон байгаа. Энэ рекламаар олонд танигдахаас гадна бас Shine хамтлагийн нэгэн клипэнд тухайн үедээ тоолж ирсэн байгаа. За ингээд entertainment-тайгаа гэрээгээ байгуулсан. Тэгээд 2017 онд нэгэн драмагийн шалгаруулалтанд оролцоод тэнцсэн байгаа. Найруулагч нь яагаад тэнцүүлсэн шалтгаан гэсэн чинь ямар ч туршлага байхгүй хэрнээ. Гэхдээ огт сандрахгүй байгаа тэр дүр төрх нь айгүй таалагдсан учраас тэнцүүлсэн гэсэн. Шалгаруулалтандаа тэнцээд анхныхаа туслах дүр буюу өөрийнхөө типийг Ташима Нансэгээд энэхүү драмагаар хийсэн байгаа. За үүнээсээ 6 сарын дараа шууд гол дүрд тоглосон. Энэ болохоор Тунгууд гээд та бидний сайн мэдэх Чанхёг жүжигчинтэй хамтран тоглосон бас нэг гол дүр эсрэг дүрийг бүтээсэн. 없어요. 원하는 게 뭐예요? 장상무님 만나게 해주세요. За эндээсээ болж жүжиглэл талаараа нэлийн хүлээн зөвшөөрөгдөж явсан. За энэний дараагаар 1-2 бас туслах дүрүүдийг бүтээгээд явж исэн. Ингэж яагаад өөрийгөө бүр драма кино ертөнцид жинхэнэ таниулсан кинонда тоглосон. Энийг бол манай үзэгчид маань бүгд мэдж байгаа байх. Пүбүэ Сэгэ буюу World of Marriage гэдэг гэр бүлийн араар тавилттай ийм драманд тоглосон байгаа. Бас эсрэг дүрийг бүтээсэн. Энэ дээрээ бол үнэхээр олон хүмүүсийн үзэн ядалтыг бол авч чадчихсан байгаа. Нэг анги гараалд болсон гол бараг 40-50 хүнээс
мессеж авдаг гэсэн. Ямар амар эсрэг дүр юм бэ? Үнэхээр жоохон дургу өрчин үзээ хандчихэж гэдэг юм уу иймэрхүү байдлаар. Тэгээ энэ нь болохоор өөрт нь ерөөсөө хэцүү санагдаагүй. Яагаад гэвэл жүжиглэл дээрээ хий нэгэнд гологдоод жүжиглэж чадахгүй байна, хуурамч санагдаж байна гэхийн оронд эсрэг дүрийг минь ингэж маш сайн хүлээж аваад энэ дээр одоо эсэргүүцэл дургуутслаа илэрхийлж байна гэдэг чинь би эргүүлээд сайн жүжиглэж чадж байна гэдэг үнэлгээ болно гэд энэндээ бол маш их туртаа байсан гэж байгаа. Ингээд TB-гээ хийгээд хийсэн жилээ бүр бүхэл бүтэн 3 драманд 2 драманд нь бол гол дүрийг бүтээгээд карьерийн хувьд бол маш амжилттай явж ирсэн. Дээрээс нь тоглосон кинонууд нь бол үзэлт аягүй сайтай байсан. 20%, 28% гэд. За мэдээж ингээд олонд танигдаад ирэхийн хэрээр өнгөрсөн амьдрал, өнгөрсөн зургууд нь сөхөгдөж эхэлж байгаа. За одоо энэ дээр зургууд дээр харах юм бол аягүй их шивэстэй, дээрэс нь одоо тамхи татж байгаа зургууд нь бол цацагдж эхэлсэн. Ингэнгүүт мэдээж хүмүүст олонний танил болж ирж байгаа хүмүүс бие зүв авч явах ёстой. За дээрэс нь шивэс бол нэг туртай байдаггүй байсан солонгосчууд. Тийм болохоор ямар амар шивэстэй, ер нь яг өнгөрсөн амьдрал нь ямар хуу байсан, тэгээ хувь хүн талаасаа ямар хуу юм бэ? Ингээд харахад одоо үйлдэлүүдийг нь харахад жоохон онцгүй юм биш үү гэдэг юм уу шүүмжлүүдийг бол дагуулж эхэлж ирсэн. За тухайд жүжигчин Хан Сохи болохоор одоо өөрийгөө өмөөрөгч байт юм уу? Юу гэдэг тэрийг нэг зөвтгөх талаар зүйл яриаггүй зүгээр л одоо өнгөрсөн үед байсан тэр зурган дээр хүн бол би Хан Сохи, одоогийн ч би Хан Сохи байгаа. Өнгөрсөн үе бол тэгж одоо буруутгах эсвэл шүүмжлэх тийм зүйлийг бол хиймээргүй байна гэдгийг бол ярьж ирсэн. За тэгээ шивэснийхэн талаар болохоор ямар ч мэдээлэл өгөхгүй байж байгаа сүүлд шивэснийхэн тухай тайлбарыг өгч ирсэн. Тэр нь болохоор багаасаа эмээ дээрээ өссөн. Эмээд бол маш их хайртай. Миний бүх зүйл гэж ярьдаг. Гарн дээрх байгаа. Шивээс нь болохоор эмээгийнх нь одоо бэлэгдэл цэцэг байсан. Тэрийг гар дээрээ шивүүлсэн. Хаач явсан эмээтэйгээ хамт байна гэдгийг мэдрэхийн тулд би энийг шивүүлсэн гэж байсан. Гэтэ үнэхээр арилгахыг хүсээгүй. Гэтэ яах ч аргагүй одоо хүмүүсийн нүдэн дээр ил байдаг. Тэ жүжигчдийн карьерийг эхлүүлсэн болохоор арилгахаас өөр сонголт байгаагүй гэж мэдээллийг бол өгч ирсэн. За саяны өнгөрсөн үеийн холбоотой шивэстэй ч гэдэм үү тамхи татж байгаа зураг зэрэг тийм их асуудлыг дагуулаагүй. Харин жүжигчин Хан Сохиг нэлээд шүүмжлэл дагуулсан зүйл нь бол ээжтэй холбоотой асуудал байсан. Ээж нь маш олон жилийн өмнөөс энэ тэнд хүмүүсээс мөнгө зээлээд өөр зээл тавьсан тэрийгэ төлөөгүй гэдэг асуудлууд бол гарч ирсэн. Хүмүүс ингээд интернетээр мэдээллийг маш их оруулж ирсэн. Дээрээс нь сүүл рүүгээ охиныхоо нэрийг барьж хүмүүсээс зээл авч эхэлсэн байгаа. Тэгээд эргүүлж төлөөгүй. За энэ асуудлууд дэлгэгдэж эхлээд нэтээр нэлийн одоо мэдээллүүд гарч эхлэхэд жүжигчин Хан Сохи анхныхаа одоо гэр бүлийнхаа амьдралын талаарх мэдээллийг бол нийтэд дэлгээд албан ёсны мэдээллийг бол хийсэн байгаа. Тэрхүү мэдээлэлтэй 20 гаруй настайгаас ахуулаад одоо сөүл рүү ганцаараа нүүсэн гэсэн шүү дээ. Тэр үеэс ахуулаад цагийн ажил хийгээд давхар ээжийнхэн бас өрийг дарах гэж оролцдог байсан. Гэтэ мэдээж багт нь ээж нь бол ингээд орхиод явчихсан. Тустай байдаг баргалж холбоо барьдаггүй байсан. Ингээд сүлд нь одоо өөрийнх нь нэрийг бас барьж ашигласан талаар бол ерөөсөө мэдээлэл байхгүй, тэрийг бол огт мдээгүй байсан гэдэг албан ёсныхаа мэдээллийг бол хийж исэн байгаа. Хувийн амьдралтай нь холбоотой асуудлууд гарч ирсэн ч гэсэн жүжигчин Хан Сохи бол яг жүжиглэлтийн карьерийг тасралтгүй үргэлжлүүлээд явж ирсэн. Өмнөх одоо анх карьераа эхлүүлж байхдаа нэлээд эсрэг дүрүүдийг бүтээсэн бол энэ удаагийнх дээр маш одоо өөрчлөлтийг хийгээд Nevertheless гэдэг Netflix-ийн драман дээр тоглосон бүтээсэн дүр нь болохоор юм дүрслэх урлагийн одоо оюутны дүр маш инхри, эмзэг, эмгтээлэг одоо хайраа олох гэж явж байгаа ийм дүр байсан. За энэ драма бас нэлээд үзэлттэй тухайд одоо Азийн Netflix-үүдэд топ 3-т орж исэн санагдаж байна. Ингээд нэлээд бас одоо амжилттай болоод явж исэн. Дахиад ээжийнх нь асуудал гарч ирсэн. Энэ удаа бүр ингээд 85 сая воны зээл тавьчихсан, өөр тавьчихсан, алга болцсон гэдэг ийм мэдээлэл бол гарч ирж байсан. 85 саяын залинтай холбоотой асуудал бол нэлээд бас шуугиан тарьчихсан. За энэ үед бол Хан Сохи жүжигчин бас л одоо холбоогүй гэдгээ бол мэдэгдэжсэн. Тэгээд одоо ээжийнхэн зүгээс Хан Сохи жүжигчин болон бүр агентлаг дээр нь очиод мөнгө өг гэж бас нэгсэн тохиолдлууд байгаа гэдэг мэдээлэл бол байгаа. За үүний дараагаар ээжийнх нь дахиад нэг нэлээд том бүр асуудал гарч ирсэн. За энэ нь болохоор 2021 оноос хойш ингээ 3 жилийн турш 12 газар тасралтгүйгээр хууль бас мөрөөдөө тоглоомын сайт ажиллуулж исэн гэдэг ийм мэдээлэл гарсан. За үүнийхээ дагуу одоо цагдаа нар шалгагдаад эцэст нь 1 жил 6 жилийн одоо хорих ял болон 3 жилийн тэнсэн бол авсан байгаа.
За элэн дээр нэмээд дээрэс нь мөрөөдөө тоглоом, хууль бус газрууд ажиллуулж ирсэн гэхээр асуудал нь бүр нэлээд томроод явсан. Тэгээ энэ үед бас жүжигчин Хан Сухигийн нэг асуудалд авахар сөхөгдөж эхэлсэн. Тэр нь болохоор одоо өөрийнх нь нас болон сургуульд суралцж байсан хугацаанууд нь зөрүүтэй байна гэдэг асуудал. Тэгээд юу нь яг одоо өнгөрсөн амьдрал нь үнэ юм уу, сурж исэн хугацаа сургуулиуд нь яагаад зөрүүтэй байгаа юм бэ гэдэг асуудлууд гарч ирж байсан. За энэ дээр бол агентлагаас нь яг бүр дэлгэрэнгүй одоо албан ёсны мэдээллийг хийж исэн. Тэр үед болохоор жүжигчин Хан Сухиг одоо бага сургуулийн 4-р ангиа төгсөх үед нь суралцж байгаа үед нь ээж нь цагдаа нарт хөөгдөөд одоо баривчлаа ингээд явагдах гад тэрнээс нь цухтаад одоо Хан Сухиг аваад Үлсан гэдэг газар руу нүүж исэн байгаа. Сургуульд явж болохгүй байсан учраас 1 жилийн хугацаанд гэрээсээ гарахгүй ер нь гэртээ байсан гинэ. 1 жилийн дараа ээж нь баригдаад хоригдсны дараа жүжигчин Хан Сухи буцаад одоо Вонжу гэдэг тэр газар руугаа нүгээд дахиад 4-р ангид суралцаж ирсэн гэж байгаа. Ийм болохоор яг өөрийнхөө наснаас 1 анги ухраад сурцсан байгаа гэд. Энийгээ бол бүр албан ёсоор ингээд тайлбарлаж ирсэн. Тэгээд гэр бүлийн бол багасаа нэлээд асуудалтай байсан. Одоо алдартай гэдэг үднээсээ бүх асуудалт нь холбогдоод явж исэн учраас нэгсэндээ өөрийнхөө эмзэг сэдвүүдийг багийнхаа одоо тэр травмаг ингээд дэлгээд нээлттэйгээр бол алт мэдэгдэл хийсэн байгаа. За ингээд яг нөгөө албан ёсоор бүх зүйлээ мэдэгдээд ирэхээр хүмүүсийн хандлага арай өөр болж эхэлж исэн. Яхаарахгүй Хан Сухи ямар ч холбоогүй. Ер нь бол багаасаа ингээд хэцүү амьдралыг үзээд туулж байгаа. Харин үдий зэрэгтэй явж байгаа нь айгүй бахархмаар зүйл байна гэдэг хандлага бол нэлээд харагдчихжээ. За үүний дараагаар бол Netflix-ийн бас My Name гэдэг кинон тоглосон байгаа. Энэ дээр бол маш их дүрийн өөрчлөлтийг хийсэн. Аавынхаа өшөөг авах гэж байгаа. Одоо охины дүрд тоглосон. Тэгээд акшн дүрүүд зодон тэр ч ихтэй л акшн кино байсан. За энэ дээр болохоор баг хэр барагтаа орлон тоглогч ашиглаагүй өөрөө бүх дүрүүдийг бол бүтээж тоглосон. Тэгээд нэг одоо Netflix-ийн нэг ярилцлага өгөхдөө орой ингээд очиход миний би бүр хөх няц болцсон амар их ингээд өвдөлттэй байдаг гэсэн. Гэхдээ тэрийгэ харахаар ингээд илүү гоё амжилттай болж байгаа. Би ингээд нэг зүйлийг хийж чадчихээн гэдэг тэр мэдрэмжийг авах айгүй гоё байдаг байсан гэж бас ярилцлагандаа дурдчихсэн бэлээ. За тэгээд жүжигчин Пак Сожунтэй Content Creator гэдэг Netflix-ийн цувралд тоглосон нийтдээ 2 бүлэг гарсан байгаа. За эхний бүлэг нь гарч байхдаа бол Global Netflix-ийн топ 2-т орж исэн маш амжилттай болсон юм сонирхолтой драма байгаа. За ингээд ерөнхийдөө ээжтэй холбоотой асуудлууд зэгцрээд кино драмынхаа хувьд нэлээ ингээд аюул сайн амжилттай олон улс дээр хүлээн зөвшөөрөгдөд кинонууд бол явж байсан. Тэгээд жүжигчин Хан Сухи болохоор зарим нэг одоо үйл ажиллагаан дээр фэнүүдтэй хүмүүстэй хандж байгаа хандлагын хувьд жоохон шүүмжлэл дагуулсан асуудлууд байгаад байдаг. Тухайн үедээ жоохон ингэж дэгдэж байгаа тэгээ нам гүн болдгоо. За харин сүүлд бол нэлээд том ингээд зүйлтэй холбогдсон. Тэр нь болохоор жүжигчин дуучин Хэри болон жүжигчин Рүү Жуниор хоёрын голоор орж салгасан гэдэг ийм нэлээд скандалд холбогдсон байгаа. Жүжигчин Рүү Жуниор болон Хэри хоёр Reply 1998-д тоглосныхаа дараагаас үерхэж эхэлсэн 7 жилийн хугацаанд үерхсэн. Тэгээ солонгосчуудын төдийгүй фэнүүдийнхаа нэлээд дуртай хосууд байсан. За 7 жил үерхэд эцэст нь ингээд саллаа гэдэг мэдээлэл гарч ирсэн. Хүмүүс бол бүр маш ингээ харамсаж хүлээж авч ирсэн. За тэр нь намжаагүй байхад удаагүй хэдэн сарын дараа ч үгүй юм уу Хан Сухи болон Рүү Жуниор хоёр Хавайд ингээд дейт хийж байгаа зураг нь бол цацагдаж эхэлсэн. За үүний дараагаар хоёр одоо жүжигчин маань үерхэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгсэн чинь Хэри өөрийнхөө стори дээр нэг тийм утга бүхий стори оруулснаас ахуулаад ер нь жүжигчин Хан Сухи энэ хоёрын голоор орсон юм шүү. Рүү Жуниор жоох ингээ араар нь тавиад салсан юм шүү ч гэдэг юм. Айгүй олон ийм одоо таамаглуудыг бол төвшүүлж ирсэн. Тэгээ тэр үед нь болохоор жүжигчин Хан Сухи үгүй гэдгээ бол өөрийнхөө стори тэр нэг хөтэлдэг байсан нээврийн одоо сайт энэ төр дээр бол дамжуулж хэлжээсэн. Гэхдээ харамсалтайгаар маш их атакууд орж ирж исэн. 7 хоногийн дараа албан ёсоор энэ хоёр одоо саллаа гэдэг мэдээлэл бол гаргасан байгаа. Үүнээс гадна Хан Сухи маш их атакыг авч исэн. Шалтгаан нь гэх юм бол Хан Сухи байж болцшгүй гэдэг Instagram хаягнаас Хэригийн Instagram дээр сөрөг комментуудыг биччихсэн. Хүмүүс бол маш их хардталтайгаар жоохон ёс зүйгүй байна гэж хүлээж авч шүүмжилж исэн.
Үүнээс гадна Рүү Жуниор болон Хан Сухи нэг драмны гол дүрд эрэгтэй эмэгтэй гол дүрд тоглохоор бүр батлагдчихсан байсан. Тэр нь болохоор Webtoon-ы зохиолыг Disney Plus дээр юм драма болгож хийхээр болсон байсан. Хүмүүсийн нэлээд сонирхолтой үзчихсэн Webtoon учраас хүлээлт бас өндөртэй байсан. За тэгээд үерхлийнхэн асуудал иймэрхүү скандалд холбогдоод аль аль нь тэрийгэ канселдсан байгаа. Харин оронд нь Сүүжи болон Хан Соно жүжигч нар тоглохоор болсон байгаа юм билээ. Одоо бүр script reading энтертэй орсон кино зураг авалт бол ер нь баг эхлээд явж байгаа хаа гэж бодож байна. За харин хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол Америкийн нөгөө Intern гэдэг кино байдаг шүү дээ. Энэ киноны ремейкийг Солонгост хийхээр төлөвлөж байгаа. Тэрний гол дүрийн эмэгтэй дээр жүжигчин Хан Сухи тоглох хэсэг бол яригадаад явж байгаа юм билээ. Тэгээд тоглох юм бол бас нэлээд тохирох болов гэж бодож байна. 30 гарсан эмэгтэй амжилттай явж байгаа. Сёгийн дүрд бас нэлээд тохирох харагдаад байгаа. За ингээд та бүхэндээ жүжигчин Хан Сухигийн амжилттай адармаатай амьдралын талаарх мэдээллийг бэлтгэн хүргэлээ. Тэгээд таалагдсан бол лайк дараарай. Бас намайг дэмжиж subscribe